Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар та бүхэндээ Солонгос бүсгүйчүүдийн гоо сайхны дөрвөн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Солонгос бүсгүйчүүд эртнээс тунгалаг толгор арьсаараа гайхацсаар ирсэн билээ. Тэдний гэрэлтсэн өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой байдаг. Тэдний энэ залуу төрхийн нууц нь үнэтэй брэндэд биш, харин арьс арчилгааны алтан дүрмүүдэд байдаг юм. Энэхүү гоо сайхны соёл нь 1. Давхар цэвэрлэгээ, 2. Давхарлаж шийгшүүлэх, 3. Нарны хамгаалтын насан туршдаа хэрэглэх, 4. Эсгсэн хүнс хэрэглэх гэсэн үндсэн 4 дүрмэн дээр суурилдаг. Тэгвэл 1-р дүрм нь давхар цэвэрлэгээ. Хамгийн ихний бөгөөд хамгийн чухал дүрм бол давхар цэвэрлэгээний арга юм. Солонгосчууд арьс арчилгааны хамгийн том суурийг цэвэрлэгээ гэж үздэг. Давхар цэвэрлэгээ нь Солонгос арьс арчилгааны үндсэн арга бөгөөд арьсыг дараагийн эмчилгээг үр дүнтэй шингээхэд бэлтгэдэг гүн цэвэрлэгийг хангах зорилготой юм. Цэвэрлэгээний арга нь эхлээд тосон цэвэрлэгчээр өдрийн турш дүрхсэн нарны тос нүүрний будаг илүүдэл тослогийг хайлуулж хурууны үндэгээр массаж хийж өгдөг. Энэ нарсны бохирдлыг арилгах ба массаж хийснээр цусны эргэлт сайжирна. Үүний дараа хөөсөн цэвэрлэгчээр үлдсэн гүн бохирдлоо угааж цэвэрлэнэ. Цэвэрлэх тос хэрэглэхтэй адил нүүр угаахдаа нүүрэндөө мөн массаж хийж цэвэрлэнэ. Энэхүү арьс арчилгааны систем нь холимог тослог асуудалтай арьстай хүмүүст нөхс өвийг цэвэрлэж хар батаг арилгахад тусалдаг. Дараа нь нүрээ бүлээн хүүтэн усаар зайлж угаана. 2 дахь дүрм давхар чийгшүүлэх. Солонгосчууд зузаан тос түрхэхээс аль болох татгалздаг. Үүний оронд усан бүтцтэй тоонерыг арьсандаа шингээж давхарлах замаар шилэн гялалцсан эффектийг бүрдүүлдэг байна. Тоонероор нүүрэндээ түрхээд бүрэн шингэсний дараа дахин түрхэх процессоо 3-7 удаа давтна. Ингэж арьсны гүн рүү усыг шахаж өгснөөр арьс дотроосоо яг л шил шиг гялалзаж харагддаг юм нууцтай. Энэ алхам нь зөвхөн нүүрний цэвэрлэгээ болон дараагийн эмчилгээний хоорондох гүр биш, харин арьсны pH-ийн тэнцвэрийг сэргээх, арьсыг бохирдлоос цэвэрлэж, төрсөн бүтээгдэхүүнээс хамгийн их үр дүнг авахд бэлэн болгох зорилготой арьс арчилгааны арга юм. Арьсны чигийг алдагдуулахгүй байх нь залуу байдлаа хадгалах гол түлхүүр юм. 3 дугаар дүрм эсгсэн найрлага ба цагаан будааны ус. Солонгосчууд эртээр үеэс цагаан будаа угаасан усаар нүүрээ угааж арьсаа цайруулж ирсэн уламжлалтай. Өнөөдөр Солонгосын шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд эсгсэн ургамлын найрлагт галлагдамасис ордог. Эдгээр эсгсэн найрлагууд нь арьсны хамгаалтын давхаргыг маш хүчтэй бэхжүүлж, өрөвслийг намдан, эрт хөвгчлөлтөд сэргийлдэг болохыг шинжлэх ухаанаар баталсан юм. Судалгаанаас харахад будааны ус нь антиоксидант, өрөвслийн эсрэг, хөгшрөлтийн эсрэг үйлчлэгээтэй пептид агуулдаг байна. Цагаан будааны усны пептидүүд нь арьсны байгалийн чигийн саадыг хадгалж чийшүүлэх үйлчлэгээтэй. Цагаан будааны ус нь арьсны өнгөс жигд болгож гиперпигментаз арилгахад тусалдаг. Будааны усанд агуулгадаг өрөвслийн эсрэг пептидүүд нь батг болон арьсны улаалтыг багасгадаг үйлчлэгээтэй. 4 дугаар дүрм нарнаас хамгаалах. Солонгос бүсгүйчүүд нарны төсийг зөвхөн гоо сайхан биш, эрүүл мэндийн заавал хийх ёстой зан үйл гэж үздэг. Гэртээ байсан ч 3 цаг тутамд тэд сэргээж хэргэлдэг. Арьсаа арчлах хамгийн чухал аргуудын нэг бол нарнаас хамгаалах явдал юм. Өдөр бүр хангалттай SPF хэрэглэх нь хит ягаан туянаас үүдэлтэй гэмтлээс сэргийлдэг бөгөөд энэ эрт хөгшрөлт, хард холб болон нүүрний арьсны бусад асуудлаас сэргийлнэ. Эрүүл сайхан арьсыг хүсвэл тууштай байдал чухал юм шүү. Анхаарал сонссон та бүхэндээ баярлалаа.